Баяр хүргье. Үнэлгээ сайн байсан шүү. Ээлсэнд баярлалаа. Ким найруулагч. Та юу? Сайн ажиллаа. Бүтээлчин сайн болжээ гэсэн яриа их байна. Энэ маань ч сайн хийсэн шүү. Тийм үү? Дахиад сайн зохиол байвал надтай хамтран байз. Тэгнэ, баярлалаа. Найруулагч. Жи. Ким найруулагч. Уулзаг удсан байна. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргье. Ээлсэнд баярлалаа. Манай жийг сурах гэж зовсон биз. Үгүй дээ. Жиэл зовсон байх. Найруулагч. Кино маань их сайн болсон юм шиг байна. Хүмүүс цаан чинь бөөн бужигнаж байна. Тийм үү? Хоошиж ч гэсэн сайн кино хийгэлээ. Тэгнэ. Бэндог үрээгүй мө. Хэдэн удаа залгасан боловч уцаа авахгүй байна лээ. Аргагүй ойрд ажил ихтэй завгүй байгаа бах. Тийм үү? Киног ч сайн үзнэ. Дараа ганц хундаг юм ууцхан шүү. Тэгэлгүй яах вэ? Сайн идээрээ. Чамайг самуртай калкуксун дуртай гэхээр нь хийсэн амттай болсон эсхийг мэдэхгүй байна. Үгүй их чи хүүхэд байхад идэж байсантай яг адилхан амттай байна. Тийм үү? Ашгүй дээ. Ээж их хийчихсэн байгаа. Явахтаа аваад яваарай. Хөөе. Ийм ямиг өгч явуулаад байхдаа яах вэ? Хёнжо. Эннээс хойш өөрийн гэршгэ бодоод байнга ирж вэ мэдвэ? Тэгээхчээ. Бэрэгчээ. Давсаагаар хийгээд идэжтэй. Тэгвэл илүү амттай. Юун ч амархан бэрэгч болгох тиймтэй. Хүн ичээгээ хийж. Бэлав манай бэрэгч болохыг зөвшөөрч байна шүү. Тэнд ахыг баярлж байна. Та ихчтэй уулзнаас хойш намайг ерөөсөө тоогоо байснаа мэдэж гин үү? Би хизээ тэгсэн юм бэ? Ах чинь уулзах болгонд л чамайг магтдгийн. Хөөхөн ухаантай дүүгээд. Нэрээ юу? Яаж яваад чи манай пяндуутай нийлчихсэн юм болоо? Би ч бөөн баяртай л байна шүү. Пяндуу хүний хувьд сайн шүү. Намайг өвдлөө гэхэд ямар л юм бүгдээр ингэ олж авч ирдэгдгийг. Та хурдан эдгэрчвэл аштай юу та? Зааха. Чи одоо хаана байна? Гэрийнхэнтэйгээ орой хоол идэж байна. Завтай байгаа юм байна. Юу? Бэртэг үстэй. Чи чинь яаж машин барьж байгаа юм бэ? Би сүүж ганц хондог уучихсан юм аа. Уучлаарай. Юу? Арих уучаа жолоо барина гинэ? Жолооны үнэмлэхээ үзвэл. Үнэмлэхээ хураалгачихсан. Тэгвэл эргний үнэмлэх байвал гаргаад ир. Эргний үнэмлэх байхгүй л дээ. Эргний үнэмлэх бас байхгүй мó. Чи бүдлэг хүү юм аа да. Намайг хэн гэдгийг мэдхүү. Чемөрдөгч сайн байна уу? Уулзаг удсан байх шүү. 오랜만입니다. Чи хэнийг дэгчгсэн болоод ингэж байгаа юм бэ? Өөрийгөө зовоогоод байлгүй дотроо онгоолгоод нэг сайхан ярьчих л да. Мэнхүү. Би ахыгаа болчихсон. Чи яагаад ахыгаа дэгчгсэн? Ахыгаа болох болсон шалтгаан байгаа үстэй. Чи ямар ч шалтгаангүй дэх хүн биш дээ. Чи энийг хүнд ч хэлж болохгүй шүү. Хүнд ч битгээл.
аль хүртэл ярьсан юм. Тантай холбоотой зүйлийг огт дурсаагүй. Зөвхөн өөрийнхөө тухай л ярьсан. Итгээрэй ахаа. Итгээрэй ахаа. Чи ухаана яачих самтай бэ? Яаж тийм зүйлийг ярьж чадсан юм? Уучлаарай. Хэлэх өгч олдохгүй байна. Пяндо. Санчир ягаад тийм байдалд хүрсэн гэж бодож байна? Тэр найз чинь энэ хэргийг тараагаад явбал яах юм шиг байна. Яасан ч тэгэхгүй хаа. Чи тэрийг яаж мэдж байгаа юм? Илүү дутуу юм ярих хэрэг алга. Чиний гаргасан алдаа болохоор өөрөө мэдээд янзал. Наашаа гараад болж байна. Сайн юм аа. За дахиад нэг удаа. Найруулагчаа одоо гараа зангидаад хулиган шиг нэг зодолтой тогтоо. Найруулагчаа. Дахиад яах инээ гэдэг өрөө. Болж байна. Дахиад яах болж байна. Киногт нь үзсэн чинь хулигануудын дүр их бодтой гарсан байна лээ. Өөрийн биеэр тэд нартай уулзаж ярилцаж үзсэн юм уу? Нэг их ярилцаад байсан юм байхгүй л дээ. Би ер нь Холливуудын танхаа хулиган хүмүүстэй кинонд дуртай л да. Тэрний ачаар л жаахан юм мэдж авсан маа. Уучлаарай, би болон чамтай ярьж жаахан хэлэх байсан юм. Чи яаж байгаа юм бэ? Би чамд итгэл хэлсэн шүү дээ. Ингэж болно гэж үү? Пяндо. Чи намайг найзал гэдэг байсан бол тэгж болохгүй юм биш үү? Чамд урдчилж хийж чадаагүй минь уучлаарай. Гэхдээ Уучлаарай. Хэрвээ энэс чинь болж надад ямар нэгэн тохиолдвол чи яах вэ? Найз нь яасан ч хамаагүй. Чи л сайн явж ивэл болоо хэрэггүй. хөөе Пяндо, миний үг сонсооч дээ. Юун үг? Чамд би амласан. Би анхандаа их хэрэгэлдсэн. Гэвч иймэрхүү янзаар хийчихдэг ямар ч асуудал байхгүй гэж бодсон юм аа. Үнэндээ бол хүн болгоны мэдж байгаа хэрэг. Тэгээд ч хэний ч ярьж болох асуудал ч дээ. Чамд муу юм тохиолдохоор байсан бол би юу гэж хийх вэ? Тэгээд чи харсан биз дээ. Энд чинь чиний тухай биш шүү дээ. Миний зохиосон өгүүлэл. Тийм биз дээ. Ким Мэнхо. Тийм ээ. Өнөөдрийг хүртэл миний алдаа гэж бодъё. Гэхдээ хулигануудад биш дээ. Өөрсдийнхөө хийсэн алдааг нуух гэж ганцхан хүнийг болж орхих нь ингээл асуудал байдаг юм. Чи биед хутаг ороход ямар мэдрэмж төрдгийг мэдмээр байна гэлөө. Ким Мэнхо ганцхан үг хэлье. Үүр дамаа хамхиж яваарай. Тэгж чадна биз? Тэгье, ойлголоо. Би нэг авсан даваад орно. Хэрвээ ямар нэг хэрэг мандах юм бол би ганцаараа өхнө гэж байхгүй шүү. Ойлгосноо? Хичнээн таны найз ч гэсэн ингээд орхичихж болно гэж юу? Айж л байна шүү. Кино хүртэл хийж гисэн хүн чинь хож минь юу гэж ч хэлж чадна шүү дээ. Тийм биз дээ. Хөөе. Би амын үдчихсэн гэж хэлсэн шүү дээ. Одоо болж үзье. Маргааш чи хүмүүсээ цуглуулаарай. Байшингийн загвар баригдчихаар хүмүүс их хэрэгтэй болох байх. За юу. Та найзаа гэж чадахгүй байгаа бол би бүгдийг хийчих юм. Юу? Би мэдээд учрыг олж хуяа хаа. Хөөе, чи яахаар оролцсон юм? Болж үз заа юу. Бойл гэдэг үг чинь юу гэсэн үг юм бэ хаа? Миний хэрэг болохоор чамайг бойл гэж байна. Ахаа. Энэ ямар ганцхан танд хамааралтай хэрэг юм уу? Манай бүлгийн хийг бодохгүй байна уу? Яах гэж тийм өөдгөө нов шиг найзаагээд өмөрөөд байгаа юм бэ? Манай бүлгийн хэн баригдчих